Зөвлөмж 27 хяналт шалгалтанд бэлдэж сурах. Татварын болон нийгмийн даатгалын хяналт шалгалт бусад байгууллагын хяналт шалгалтанд ороход бүх зүйл жин там байхаар бодож анханасаа зөв зэгцтэй явах хэрэгтэй. Тэдгээр байгууллагууд нь танаад шалгалтаар орж байгаа талаар төлөвлөлт болон мэдээлэлээ өгнө. Танаад урьдчилж мэдээлэх ёстой гэсэн үг юм. Компаниудын хяналт шалгалт тодорхой хугацааны давтамжтайгаар төлөвлөгөөт бус байдлаар орно. Зарим тохиолдолд гэнэтийн хяналт шалгалт ордог. Хяналт шалгалтын байгууллагууд хэдийгээр бүх зүйлээ өөрсдийн төлөвлөснөөр хийж компаниудаа сонгож шалгалтаа хийдэг ч гэсэн танай компанийн хувьд хизээл бол хизээ гэнэтийн шалгалтанд ороход бэлэн байхаар л ажилдаа анхаарах ёстой. Энэ сургалтуудад хэлж зөвлөд байгаа асуудлуудад сайн анхаарсан байхад гэнэтийн хяналт шалгалтаас айц санаа зовох хэрэггүй байна. Хамгийн гол нь санхүүгийн нөхцөл байдлаа тогтмол ярилцдаг, хяндаг, дүгнэж дараагийн алхмаа төлөвлөж хөдөлдөг болох хэрэгтэй. Ингэж ярилцах бүрт хууль эрх зүйд нийцэх байдал хяналт шалгалтын байгууллагын нүдээр ямар харагдах вүлээ? Ямар асуудал үүсч байна вэ? Бид яах ёстой вэ гэдгийг ярилцдаг байгаарай. Тэгээд тухайн асуудлаа ярилцаж байсан учраас шаардлагатай бол мэргэжлийн компани зөвлөгөөг авч дагах, эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллаарай. Удирдлагын зүгээс анхаарах зүйл. Нягтлангаа тогтвортой ажиллуулахад анхаарах хэрэгтэй. Нягтлан бодогч солигдох эрсдэл хамгийн бэрхшээлтэй учир нягтлангийн ажил дээрээ найдвартай зөв хүний ажилуулах. Ажил хүлээлцэх журмыг нэн тэргуунд санхүү, мөнгө, орлого, худалдан авалттай холбоотой ажлын байран дээр маш нарийн гаргаж, ажлаас гарсан тохиолдолд ажилд юу хүлээлцэх вэ гэдгийг их тодорхой байлгах. Уг журмаа мөрдөж буй эсхийг хамгийн гол нь хяндаг байх ёстой. Татвар, санхүү, нийгмийн даатгал зэрэгтэй холбоотой гол хууль тогтоомж компаниудад тавьдаг шаардлага мэдж байх ёстой. Тэр шаардлагыг нь манайх хэрхэн яаж хангаж байгааг болон хангахгүй байгаа зүйл нь юу вэ? Эрсдэл хаана вэ гэдгийг урьдчилан мэдж, мэдээлэл солилцсон, ярилцаж, анхаарсан байх ёстой. Татвар ногдох орлогоос хасагдахгүй зардлыг зөв мэдж, бүртгэсэн байна уу гэдгийг маш сайн нягтлах. Орлого, зардал болгонтой холбоотой гэрээ, түүний харилцаануудыг маш сайн мэддэг байх ёстой. Санхүүгийн тайлан, татварын тайлангууд нь хоорондоо уялдаа холбоотой байгаа эсхийг шалгах зөрүүтэй байвал шалтгаануудыг нь олсон байх. Ямар ч тайлан хугацаанд нь гаргаж, хугацаанд нь төлсөн байдлыг тулгаж хянах.